Өдрийн мэндийг хүргэе. Египтийн пирамидууд бол дэлхийн хамгийн нууцлаг объектууд билээ. Египтийн пирамид доторх нууц халгыг саяхан нээж чадсан. Өнөөдрийг хүртэл бүтэн нууцыг нь тайлж чадаагүй хэвээр бөгөөд үүнд харь гаргийнхан барьсан эсвэл бидэнтэй цуг амьдардаг байсан гэх мэт олон таамгууд байдаг. За ингээд юу болсныг хамтдаа харцгаая. 10. Атен хот. Энгийнээр бодоход бүхэл бүтэн хот алга болох нь боломжгүй гэж бодож байж магадгүй юм. Египтийн Атен хотод харин ийм зүйл тохиолдсон юм. 3000 гаруй жилийн дараа саяхан энэ хотыг олсон байна. Энэ бол Египтийн хамгийн чухал нээлтүүдийн нэг юм. 2020 оны 9-р сард санамсаргүй байдлаар анх олсон. Хэсэг археологчид Египтэд судалгаа хийж ариун сүмийг хайж байсан ч оронд нь бүхэл бүтэн алдагдсан хотыг олов. Энэ хот нь Египтийн эзэнт гүрний оргил үед баригдсан бөгөөд эртний Египтийн амьдрал ямар байсныг эндээс судалж чадсан байна. Маш сайн хадгалж үлдсэн байшингууд, цехүүд, тэр байтугай засгийн газрын барилга байгууламжууд хүртэл байсан байна. Египт улс хамгийн хүчрэх байх үеийнх нь буюу Атен хотыг Алтан хот гэдэг нэртэй байсан аж. 9. Хөдөлдөг хөшөө. Энэхүү хөдөлж буй хөшөө нь Британий музейн хяналтын камерт бичигдсэн бөгөөд үзмрийг байршуулсны дараа өөрөө хөдөлж эхэлсэн байна. Яагаад гэдгийг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ч зарим хүмүүс энэ баримлыг Египтийн бурхан өөрийн биеэр хараасан гэж үздэг. Хөшөөг өөрөө хөдөлж байгааг анзаарсан музей ажилтнууд судлаачд хэлсэн ч хүмүүсийн хөлийн чичиргээнээс болж хөшөөг хөдөлж байж магадгүй гэж үзсэн байна. Гэвч хэрвээ тийм бол яагаад хажууд нь байгаа хөшөөнөд хөдлөхгүй байна вэ? Хэрв танд үүний тухай шинжлэх ухааны талаас таамаг байгаа бол коммент бичиж бидэнтэй хуваалцаарай. 8. Хар хайрцаг. Египтээс хачирхалтай хар хайрцагуудыг олныг олсон байна. Эдгээр нь хатуу боржин чулуугаар хийгдсэн бөгөөд нэг нь л ихэд 100 гаруй тонн жинтэй. Маш сайн хийцтэй геометрийн хэлбэрийг алдалгүй хийсэн байсан нь эрт үед яаж ингэж хийсэн тухай одоо хүртэл хүмүүсийг гайхшруулдаг байна. Одоогоор нийт 24-ийг олсон байгаа юм. Гэхдээ эртний египтчүүд үүнийг хэрхэн бас юунд зориулж хийсэн нууц хэвээр байна. Тэдгээрийг ихэвчлэн Гизагийн их пирамидаас өмнө зүгт 19 км-ийн зайд орших уулын ингрээс олсон. Олон шинжээчд Египтийн технологи мундаг байсан ч ийм цэвэрхэн алдаагүй хайрцаг хийх боломжгүй гэж үздэг. Тэгвэл эдгээрийг хэн хийсэн бас юунд зориулсан байж болох вэ? 7. Харь гаригийн зооц. Ихэнх судлаач дэлхий дээр харь гаригийнхаа өмнө оршиж байсан гэдэгт итгэдэг аж. Эдгээр зоосыг Египтийн өмнөд хэсгээс олсон ба тэндээс нисдэг биет өөр харь гаригийнхны тухай олон зүйлсийг олсон. Харин хэмжээгээрээ бидний хэрэглэдэг зоостой ижил хэмжээтэй байв. Зарим нь эдгээр зоосыг харь гаригийнхан удахгүй эргэж ирж магадгүй гэсэн дохио гэж үздэг. Гэхдээ олдсон олон түүхийн олдрууд ихэвчлэн харь гаригийн нисдэг биетийг харуулсан байдаг байна. Бас дундад зууны үеийн католик шашны зургийн ард талд нь харь гаригийн хөлөг мэт зүйлийг дүрслсэн байдаг байна. Хэрв эдгээр нь харь гаригийнхан биш бол юу байж болох вэ? 6. Мумижуулсан матар. Египтүүд зөвхөн чухал хүмүүсийг эсвэл баячуудыг заримд гэрийн тэжээвэр амьтдаа мумижуулсан байдаг ч нэлээ олон тооны матруудыг олсон байна. Судлаачид уг мумижуулсан матруудыг матрын бурхтад ялангуяа Собек хэмээх гол матрын бурхан дахил болгож өргөсөн байх магадaltaй гэж үзсэн байна. Үүнээс гадна тэднийг мумижуулсан арга технологи нь хүн дээр хийгдсэн ихэнх олдруудаас илүү өндөр түвшинд сайн хийсэн байв. 5. Киви 5. Киви 5 бол Египтээс олдсон хамгийн том булшим. 1995 онд хаатын хөндийгөөс олсон ба булшинд 2 дугаар Рамзесын 52 ширхэг хүүхдүүдийнх нь булш байсан байна. Судалгаанаас энэ булшийг байдаг гэж мэдэж байсан ч 100 гаруй жилийн турш судалгааны багийнхан хайж хэдэн 10 хүн энэ булшийг олох гэж оролдсон боловч бүгд олж чадаагүй. Харин Кент Викс гэх археологч эцэст нь олж чадсан байна. Тэрээр дуу авианы илрүүлэгч болон радар ашиглаж эцэст нь байршлыг нь олсон бөгөөд өнөөдрийг хүртэл булшийг бүрэн ухаж судалж дуусаагүй байна. Учир нь энэ бунхан маш том учраас тэр юм. Тэгэхээр 2 дугаар Рамзес 52 хүүхэдтэй байсан бөгөөд бүгдийг нь бунханд тусгай аргаар оршуулсан гэсэн үг юм. 4. Алдагдсан хөлөг онгоц. Тони Серклоин гэдэг нь Египтийн томоохон хот байсан боловч олон мянган жилийн хугацаанд алга болсон байна. Энэ хотыг далайн оролоос олсон бөгөөд олон хүмүүс үүнийг жинхэнэ Атлантис гэж нэрлэдэг. Шумбагчид 700 зангуу, олон зуун хөшөө, 64 живсэн хөлөг онгоцыг олсон. Гэхдээ энэ дундаас хамгийн гайхалтай олдвор бол эртний Египтийн гар уртлаар хийсэн цэргийн хөлөг онгоц байв. Урт нь 25 м бөгөөд Египтийн эргийг хамгаалахад ашигладаг байсан. Харин яаж яваад энэ дунд орсныг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. 3. Орхигдсон авс. 2020 оны 11-р сард 100 ширхэг авсыг олсон. Эдгээрийг Кайраас өмнөх хэсэгт олсон ба авс дотор муми болон 40 ширхэг хөшөө байсан. Тэдний зарим нь бүр алтан масктай байв.
Судалгаагаар 2500 жилийн өмнө оршуулсан тогтоогдсон ба ихэнх нь маш нарийн бүтцтэй урлагийн бүтээл мэт байсан. Авсууд нь алтаар бүрэгдсэн, бас дээр нь уран зургууд байсан эртний Египтийн хамгийн баян хүмүүсийнх гэж үздэг аж. 2. Росетта чулуу. 1799 онд Наполеон цэргүүдгээ хамт Египт рүү явав. Тэр үед нэгэн цэрэг хүн төрөлхтний түүхийг үрд өөрчлөх чулууг олсон бөгөөд энэ бол Росетта чулуу байв. Энэхүү хар чулуун хавтан бидэнд олон нууцыг тайлахад тусалсан. Чулуун дээр бичиг хийлсэн байсан бөгөөд энэ эртний иероглифээр бичсэн байв. Чулууг судалсаар дээрх бичээсүүдийг тайлж чадсан ба бичээс нь эртний грек, домотик, иероглиф гэсэн 3 өөр үсгээр бичигдсэн байдаг байна. Үүний ачаар судлаачид пирамид болон бусны ханд юу бичсэнийг мэдэж чадсан. 1. Тутанхамоны булш. Тутанхамоны эрдэнэс нь түүний богинохон амьдралын түүхийг өгүүлсээр ирсэн бөгөөд бараг 100 жилийн турш Кайрын музейд байрлаж байгаа. Харин одоо түүний 5,000 эрдэнэсийг их Египтийн шинэ музейд цуглуулж байгаа бөгөөд үүнээс түүний амьдралын тухай бус, харин үхлийн дараах амьдралын тухай сонирхолтой зүйлсүүд шинээр гарч ирж байна. Эртний египтчүүд үхэлд хизээч яарч байгаагүй бөгөөд 50 үххийг ч хүсдэггүй, харин тэд чадах чинээгээр амьд байхыг л хүсдэг байв. Тийм учраас үхсний дараа ч үүнийг үргэлжлүүлэхийг хүсдэг. Тутанхамоны бунхан алтан баримлаас эхлээд энгийн дааван хувцс хүртэл бүх зүйлсээр дүүрэн байв. Түүний булш нь асар том ер бусын бөгөөд түүний хойд насандаа үрд амьдрахад нь туслах зүйлээр дүүрэн байсан. Түүний булснаас олдсон хамгийн жижиг бөгөөд тачирхалтай зүйлс бол талх, дарс, анар, жижиг ногоон сонгон, саримс байсан буюу хойд насандаа үгээр хооллож цаашаа үрд амьдрах гэсэн утгатай зан үйл хийсэн мэт үлдээсэн байв.